За бид нарыг за өөрөө гадралдаг хэсгүүдээс хідэн юм байгаа хэлээд тэгээд нэг тодруулах ялангуяа энэ хууль зөрчөөд байгаа цэцгийн асуудал зөрчөөд байгаа, дэгийн асуудал зөрчөөд байгаа гэдэг хүнийг бас гадралдаг, хуулиа мэддэг тэр хүмүүсээс нэг асуулт тодруулалт авч ийж шийдвэр гаргах нь зүйтэй байх гэж үзлээ. Бид нарыг одоо олон жил сургаж багшилж энэ тэнд явж хахад ер нь мэддэг салбараа л ярьжээ. Мэдхгүй бол мэдхгүйгээ бас мэддэг байжээ гэдэг бүр хамгийн анхны нэгдүгээр юм. Хоёрдугаарт мэддэггүй салбараа бол мэдчихийж дараа нь бас юм хүмүүс ярьдаг, асуудаг, хэлдэг, ярьдаг. Асуулт гэдэг чинь одоо мэдхийн анхны юм те. За энэ утгаараа эрүүл мэндийн салбартаа тэгэл уулын бодлогын мэтгэлцээнэ гэж гоё юм ярих гэхээр зэрэг наад захын одоо суур асуудал дээр очиж суугаад тэгээд тэрэн дээр бараг л ойлголцохгүй төвшөнд очих юм аа. Бараг ингээд нэг төрлийн хүмүүс мөн үү биш үү гэж бодогдохоор болтол. За жишээлбэл одоо энэ эрүүл мэндийн салбар дээр ингээд оруулж ирж байгаа бодлогыг ингээд харахаар зэрэг уул нь ингээд бүх гоё үг үсгийн цуглуулгууд тэнд байгаа байхгүй. Үнэхээр уншихаар ингээд сэтгэл баясч нүд сэргэж баярламаар за яста аргагүй энэ хөгжихэндээ гэмээр. Зөвхөн нэг жишээ уншаад үзчихээ та хэд зүгээр логик нь байна уугүй юу гэдэг нэг хооронд бодоод үзтээ. За хүний хөгжил хамгийн том мега төсөл тэр дотроо эрүүл мэндэд гэж бид нар одоо дөнгөж л ерөөсөө энэ засаг томилогдсноо ахуулаад би хамгийн баярлууштай хүлээж авч ийн гэдгээ илэрхийлж ийсэн. За энд ийм өгүүлбэр явж байгаа. Эрүүл мэндийн нөөцийг буюу даатгалын сангийн нөөцийг өвчлөл нас баралтыг тэргүүлэх шалтгаан болгож буюу өвчин эмгэг амьд тэнсэн үеийн тусламж үйлчилгээнд түлхүү зарцуулж хүлээж болох үйц амьдралын чанар сайжруулах тусламж үйлчилгээнд иргэний хариуцлаганд төлөх хамтын төлбөрийг нэмэгдүүлэх замаар шатлал хоорондын урсгалыг зохицуул санхүүжилтийн үр ашгийг нэмнэ. Энд энэ өгүүлбэр дотор хідэн логикийн алдаа, хідэн бие биенээ өгөөсгсөн юм, хідэн бодлогын асуудлыг явж ин та сонсогдож байна уу? Энийг ингээ уншаад үзэхээр манай салбарын надтай хамт одоо энэ асуудлыг ярьж байгаа хүмүүс энэтэй хэнийг доромжлоод байгаа юм бэ гэж зарим шууд хэлж байгаа байхгүй. Энэ дээр одоо жишээлбэл бүх гоё юмнуудыг ярьж ярьжсэнээ энэ дээр яах вэ гэхээр иргэний төлөх хамтын төлбөр гэдэг ганцхан л асуудал ороод ирж байгаа. Энд чинь анх томилогдоход би салбарын сайдаас асууж ирсэн шүү дээ. Манайх 40% хүрсэн шүү. Out of pocket cost-ыг нэмэхгүй шүү гэдгийг тийм ээ л гэдээсэн. За энэтэй тэгээд маш богино юун дээр асуултаа нэмчүүл мэн. За ганмаг шүү нэмж 1 минут. Тодруулъя. За энэ уулын сая ярьсан энэ логик дистаралыг яг ойлгоод мэдээд ярьдаг ийм бодлого зохицуулдаг ийм салбарын сайттай байхыг хүсэж байна хамгийн түрүүнд. Эдгээр асуудлыг харахаар худлаа ярьж гин эсвэл хулгайчуудыг өмөрж гин эсвэл би тэгээгүй ингээгүй бүр шал өөр юм болоо эсвэл хүмүүсийг өргөн дуурайсан ийм жимлэгийн цалин нэмээ гэхээр чин зэрэг хүмүүсийг босголоо энэ төр гэсэн тийм ойлголтгүй. Цаг хугацаа их бага байгаа учраас би одоо сайн зориг гишүүнд бичгийг оруулж ирсэн хүнээс асууя. Энэ үндсэн хуулийг зөрчсөн гэдэг асуудал дээр бид юу агаад байгаа юм бэ? Энийг нэг маш сайн ойлгомжтой энгийн хэлээр тайлбарлаа таач. Мөн дэгийн хуулийг зөрчөөд байгаа гэдэг асуудлыг сайн тайлбарлаад яриад өгөөч ард түмэд ойлгохоор баярлалаа. За эхлээд сайн зориг гишүүн, дараа нь төрийн байгуулалтын байнгын орооны дарга Сандаг Очир гишүүн нэмж хариулъя. Эсвэл төрийн байгуулалтын байнгын орооны даргаас эхлэх үү? За сайн зориг гишүүн микрофон. За ганмаа гишүүнд бас тайлбарыг өгье. Ерөн зүгээр яг нөгөө байнгын орооны саналаар та усыг хурлын чуулганы хуралдаан дээр хураахж байгаа асуудлыг л яриад байна. 19 оны үндсэн хуулийн өөрчлөлт маань энэ үндсэн хуулийн холбогдох заалтыг өөрчлөхдөө тухайн үеийн 76 гишүүнтэй парламентын 39 буюу түүнээс дээш нь цуглаад түүний хуралдаанд оролцсон гишүүдийн 50 дээр нэмэх нэг нь ерөнхий сайдыг огцруулчаад ирсэн. Өөрөөр хэлбэл 20 гишүүн. Энэ босхийг одоо өндөрсгөж шинэ парламентыг байгуулахдаа цаашдаа ер нь нийт гишүүн буюу нийт гишүүн гэдэг нь одоо 126-гийн 50 дээр нэмэх нэг нь одоо бас тодорхой хэмжээнд ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудал дээр
одоо байр сууриа хилжиж оролцох ёстой гэдэг энэ зарчмыг тогтоож өгсөн ийм агуулгатай заалт. За хоёрдугаарт энэ заалтыг засахдаа засгийн газрыг огцруулах гэж байсныг ерөнхий сайдыг огцруулах гэж өөрчилсөн. Бас агуулгын хувьд. Ягаад тэгэхээр ерөнхий сайд бол кабинетад хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол улсын хурлын өмнө энэ хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцж байгаа хүн юм аа. Иймд одоо ерөнхий сайд огцорхоор засгийн газар бүрэлдэхүүнээр огцордог зарчмын өрөөнд томьёол агуулгын хувьд ингээд өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. За дараагийн асуудал нь ерөнхий сайд огцорсон тохиолдолд 30 хоногийн дотор ерөнхий сайдыг томилох асуудлыг л хугацааны тодорхой болгож өгсөн. Бусад асуудал ерөөсөө л явж байгаа дигээр явж байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн зөрчил байхгүй. За би яг зүгээр ингээд өөрийнхөө одоо логикоор энгийн байдлаар тайлбарлах гэдэг юм л та. Энэ асуудал чи өөрөө эргээ эрхэлсэн байнгаар орж байгаа. Төрийн байгуулалтын байнгаар орлоо. Гишүүд маань санал байр сууриа хэлээд саналаа өгж байгаа. Энэ одоо дэг зөрчсөн гэж яриад байгаа гишүүдийнхээр бол одоо тэнд орж байгаа гишүүд бол бүгд дэмжиж өгөх болчиход байгаа байхгүй. Дэмжихгүй гишүүн байж болно шүү дээ. Тэгэхээр өөрийн байр сууриа хилж байгаа энэ гишүүдийн олонхын байр сууриасаа шалтгаалж томьёол өөрчлөгдөж байгаа болохоос биш уг одоо 54 гишүүний гаргаж байгаа ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудал агуулгын хувьд ерөөсөө өөрчлөгдөг байхгүй. Энэ асуудлыг л одоо ингээд чуулганы уралдаанд 64 дээр нэмэх нь одоо эсвэл 64-аас хасах нь гэдэг байдлаараа конопоро илэрхийлэл нэг талд нь гараа шийднэ. Ерөөсөө л энэ. Тэгэхээр энэ асуудал дээр бол одоо үндсэн хуулийн зөрчил бол байхгүй. Үндсэн хуулийн агуулга бол энэ нийт гишүүдийн чинь 50 дээр нэмэхээс дээш хувь нь л оролцох ёстой шүү л гэдэг тэр үзэл санааг одоо илүү их бэхжүүлж энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг 19 онд хийсэн. Энэ асуудлыг нь ч гэсэн яг албан ёсны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тайлбар танилцуулга нь ном хэлбэрээр гарцсан яг л энэгээр байж байгаа юм бэл. Ийм л зүйл юм гэж ойлгож байгаа. За төрийн байгуулалтын байнгын орооны дарга Самдаг Очир. За. Үндсэн хуулийн зөрчсөн эсэх үгүйг бол улсын хурлын гишүүд тайлбарлахгүй. Өчигдөр одоо үндсэн хуулийн цэцээр 2-3 гишүүн гүйж очсон юм шиг л. Очиж байгаа газар нь зөв. Тэр газар чинь тайлбарлана. Тэр газар чинь дүгнэлтээ гаргана. Тийм учраас үндсэн хуулийн цэц зөрчсөн эсхийг бол үндсэн хуулийн цэцэл тогтоон. Тэрнээс энд байж байгаа 126 гишүүний хэн нэг нь тайлбарлаад өөрт ашигтайгаар тайлбарлаад ингэж явж болохгүй. Тийм учраас өчигдөр хуралдсан төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр санал хураахлж байгаа улсын хурлын чуулган ямар санал томьёолдоор хураахж байгаа гэдэг бол бүгд хуулийн хүрээнд явж байгаа. 19 он хүртэлх болоод 19 оны өөрчлөлтөөр явж байгаа. Энэ хуулийн хүрээнд хурлууд явагдаж байна, санал хураалтууд явагдаж байна. Самдаг Очир гишүүний микрофоныг нэмж өгье. Гүйцэд хариулъя. Энийг одоо тэгээд нэг олон нийтэд өөрсдөө ашигтай байдлаар тайлбарлаад хууль зөрчсөн юм шиг. Харин одоо өнөөдөр 13 цаг хүртэл хугацаанд энэ асуудлаа шийдэхгүй бол өстой жинхэнэ үндсэн хуулийн зөрчил рүү орох гэж байгаа шүү. Тийм учраас өнөөдөртөө багтааж үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй тулд 13 цагтаа багтааж өнөөдрийн санал хураалтаа эцэлэн нэг тийш шийдэх ёстой шүү. За.